Квадрат хэмжиж шумаар ирсэн. Сайн байна шүү дээ. Өөр яасан дараа? Тэгээд квадрата шумаар ирчээд нэтра цаасан хайрцаг хэмжээд квадрат ирсэн. Квадрата хатан тавгаар наагаад квадратын дээрээ тавьж тэгээд байшин. Өөзөө эдний багаас их хөвтэй нөө. Юу бүтсэн бэ? Аашин бүтсэн. Яаж хийсэн гинэ? Хэмгэж хийсэн гэж хэлээ. Өөр яасан? Зүссэн. Сайн байна. Тооцоолон болсон байх юм. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ ямар хичээл үзэх вэ? Сайн байж дээ. Бүгдээрээ өнөөдөр хэмжээ энэ ахны хэлсэн тооцоолын за тэгээд хэрэглээ гэсэн сэдвтэй хичээл үзгэнэ. За хичээлийн эхлээс өмнө багш та бүхэнд зорилгоо тавьчихъя. За төрөл бүрийн хэмжээсүүдийг мэдэж авна. За мөн тооцоолох арга суралцсан. Мэдлэгээ хэрэглээ болох чадварыг эзэмсэн гэсэн энэ зорилготой бүгдээрээ өнөөдрийнхаа хичээлийг өргөжлүүлэх нь тийм ээ. За тэгээ энэ зорилготой бүхэнд 3-р түвшин уртын хэмжүүр хичээлийг чиглүүлэгч багш нэгчнтэйгээ хамтарч гүйцэтгэх нь 5-р түвшин бол эхийн цагийн бүсийг цахим хүчийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. 4-р түвшин бол эрэг суурь тоог жишг гэх хичээлийг сургалтын хүчийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. За өнөөдрийнхээ хичээлийг эхлэх бол багш нь ямар нэг баримтлж ажиллах вэ? Бүгдээ хэрэгтэй ажиллах юм ээ. Цаана юу? Цаг яагаад? Оо ямар сайн цагаа баримтлаа. За анхаарал. Анхааралтай ажиглаарай. Оо маш анхааралтай сонсоорой, сайн сонсоорой гэж юм тийм ээ. Өөртөө чөлөөтэй илэрхийлэх. Өөрийгөө болон бусдыгаа чөлөөтэй илэрхийлэх зөвхөн өөрийгөө болон найзыгаа үнэлээрэй. За хамгийн сүүлийнх нь хамт олонороо ажиллаа. агаараа ажиллаарай гэсэн энэ 5 дэгийг
нэгийг баримталж өнөөдөр бүгдээрээ үйл ажиллагаа хийнэ. За нэгийг баримтлахдаа багш нь хэлсэн тийм ээ. Хүүхэд бүр өөр өөрсдийгөө болон найзаагаа бол харин багш нь та нарыг энэ алюминий модон дээр хэлнэ. Яагаад энэ алюминий модыг сонгосон гэж бодож байна? Өө заалуу хүмүүс байгаа тийм ээ. За тэгвэл нэг юм байсан юм. Нэг мод тавил, нэг насны буян, хоёр мод тавил, хоёр насны буян гэсэн юм гэдэг. Ямар учиртай болоо? Ямар утгатай юм болоо? Нэг мод хариул нэг үстэй гэхээр сайн байна. юутай өөрийнхөө үчиг бод ба чөлөөтэй тэгээд нэг мод хариул буян гэдэг мод хариул тэр үний сайн сайхан үстэн дэлгэрдэг. Өө сайн байна. За тэгвэл бодно багш модны ач тулсын талаар ганцхан жишээ, гурван жишээ хэлж байна. За нэг мод насны гүйтсэн нэг мод тарихад дөрвөн амгалтай айлын хүчит төрөгчийг жилийн хүчит төрөгчийг хэрэглэж ялгаруулж чаддгийм байна. Хүчит төрөгч гэдэг чинь юу вэ? Агаар. Өө зөв бидний цэвэр агаар. Тэгэхээр энэ мод тарихад бидэнд хэрэгтэй ах нь уу? Хэрэгтэй. Тэгвэл мод тарихад байгаа дэлхийдээ болон бидний амьдралд ч, хүний амьдралд ч хэрэгтэй байх нь тийм үү? За тэгвэл өнөөдөр бид нар альныхаа модыг тарьчихсан. Эрүүл хүнс хэрэглэх нь бидний эрүүл мэндэд
За үнэхээр авсан биш. За дараагийн даах нь. Өөрсдөө өмнөд яваа.
그들의 다른 것
хэлсэн юм бид. бид нар юу гэвэл бид нар Kings газрын тааш байна. Өөцөө уус хотуудын цагийн бүсийн ялгаа Тааш байна. таацаа цаасан тийм ээ. Тэгвэл бид нар юундаа хэрэглэхээ? Амьдрал Амьдралдаа яаж хэрэглэх вэ? хэрэгж болно. Гадаадтайгаа интернет технологитой харьцахдаа цагийн зөрүүгийн хаацаад гадаа ашиглаж болох нь болно. За тэгвэл бид нар өнөөдөр аль хураас нэг багш та нарыг бүгд өөрсдөө маш сайн хэлсэн байгаа. Та нарын энэ дээрээс харагдчих. За тэгсэн чинь бүгд өнөөдөр альмаа яатсан бах нь? Хураацсан тийм ээ. За тэгвэл альмаа хураага баг бүр яах нь? Сагсмаа дүүрч гэсэндээ энэ юу гэсэн үг вэ? Сайн. Оо сайн байна. Тэгвэл бид нар өнөөдрийн дэлгэсэн тэр зорилготой хүрч чадвуу. Чадсан. Хинжээсүүдийг мэдж тооцоолов уу? Мэдж авсан уу? Хаацсан уу? Хаацсан тийм ээ. За тэгвэл хэрэгж чадвар эзэмш чадвуу? Чадсан. Сайн байна уу гэдэг. За тэгвэл бүгдээ өнөөдөр хичээлийнхэн зорилгыг хангаж та. Та нарын хичээл бас бүгдээ гэрийн дагуур өгсөн байгаа. Гэрийн дагуур дандаа сонгочгоос өгсөн байгаа учраас багшаас асууж байгаа асуугаарай. Хичээл хэлдэг олонсоо баярлалаа.